Тэгэхээр Монгол Японы төр хувийн хвшлийн одоо хамтын ажиллагааны 12 дугаар уулзалт болж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны талаар та дэлгэрэнгүй онцлог үйл явдлуудаас мэдээлж. Жил болгон энэ үйл ажиллагаа маань юу болдгийм байна. За энэ удаа 12 дахь уулзалт гэж бас түрүү хэлсэнчлэн. Тэгээ энэ жил банк санхүүгийн салбарт илүү их төлөвлөж байгаа энэ үйл ажиллагаа боллоо. За их жил бол төлөвлөх тал руугаа илүү их төлөвлөх бол энэ бол хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр яг хоёр нь Япон улсын хөрөнгө оруулагч нар юу гэж байгаа. За манай улсын хөрөнгө оруулалт татах гэдэг одоо бид бүхэн хувийн хвшилтэй за магадгүй бүрийн ардтай аж ахуйн нэгжид маань юу хийж байгаа талаар бол ерөнхийдөө бол энэ талаар ярилцлаа. Тэгэхээр яг Япон улсын хөрөнгө оруулагчдыг хараад тахаар манай хувийн хвшлийн ахын төвцгээс хүсдэг яг л тэр зүйлийг л хүсэж ин гэж харж байна. Хамгийн эхлээд нийгэм надад ус тийм бодготой хүсэж байгаа шиг байна. Замун дотор орчны тодорхой ойлгомжтой байдал. Замун хэл ахуйд гэсэн бол энэ их ярьж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс хэд хэл ахуйд байгаа учраас бол хөрөнгө оруулалт хэвлэх их тохиромж бай. За мөн нөгөө талаасаа бас тендер их шудраг ус явдаг гэж бас юм бол юм өнцөг бол гарч ичээд. Тэгэхээр яг энэ нь бол мэдээж аль салбарт ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж байгаас хамаарат бол тусын хөрөнгө оруулагчдын сонирхол бол өөр байна гэж харагдаж байна. Тэгэхээр Японоос Монгол улсаас санхүүжилт татхад ер нь бол ямар хүндрэл бэрхшээлд толгож байгаа Японы хөрөнгө оруулагч нь бол яг тухайланд яг юу хүсэж байгаа л зохицуултын орчин ч юм уу ямар нэгэн өөрчлөлтүүд ерөнхийдөө юу харагдаж байна. Тэгээ ер нь одоо Японоч маань өөрөө одоо харьцангуй хөрөнгө оруулагч маань сайтай очиж шүү дээ. Өөрөө энэ ус маань ерөнхийдөө 2050 он хүртэл эдийн засаг нь авчиртай маань игээд хуваамаа цөөх тобот юм гадаад зээл рүү тэлэх. Ялангуяа Зүүн Азийн улс тэр Монгол улс руу хөрөнгө оруулалт сонирхолтой илэрхийлж байна. Монгол улсын хамгийн том одоо эрсдэл юу гэхээр зээл зэглээс бид тэрүүлэгт болчихно. Эдийн засгийн 9 сард Moody's, S&P, Fitch гэдэг олон улсын үнэний том бахан байгууллагууд манай улсын зээл зэглэлийг хайцангуй сайжруулсан хэдий ч одоо Японы хөрөнгө оруулалт бол хангалттай биш үү гэж харагдсан гэж ойлгож байна. За ялангуяа хувийн хөрөнгө оруулалт хийхэд бол юм жоо эрсдэлтэй гэдэг бол энэ тал ажиллаж байна. Гэхдээ энэ юм ихтэй цөөх хэдэн хөрөнгө оруулагчид үзэл байна шүү дээ. Түүнээс биш маш олон өөр төрлийн өөр сонирхолтой за магадгүй эрсдэл аваад өгөж өгөх сонирхолтой хөрөнгө оруулагч бай. За Монгол улсаас боломж байна гэж бас харагдлаа. Тэгэхээр архим бол мэдээж сүүлийн одоо тус арга хэмжээний үеэр голод банкнаас самрай Японы зах зээлд самрай бонд гараад байгаа шүү. Тэгэхээр ер нь цаашаад Монгол улсын одоо банк санхүүгийн салбараас цаашаа самрай бондын зах зээл нэвтрэх ер нь боломж хэрхэн харагдаж байгаа байлаа. Тэгээ 2011-12 он багт бороо санаг бол Монгол улс хөгжлийн банк анх самрай бондыг бол Японы зах зээлд гаргаж ирсэн. Түүнээс хойш бол баг анхны эхлэж болох хаа. За тэр дүнд хувийн хвшлээс гарч байгаа анхны самрай бонд за 100 орчим сая доллар буюу 15 тэрбум йений 3 жил хугацаатай юм бонд гаргасан бол их одоо юу маш их баяртай байна. Тэгэхээр цаашид хувийн хвшлээс магадгүй энэ зах зээл дээр гарах өвөө талыг бол голдон танк хүлээлээ гэж харж байна. Мэдээж бол боломж байгаа гэж байна. Тэгэхээр Монгол улсад бол татварын банк санхүүгийн салбарын хувьд л ер нь бол нэлээдгүй урт хугацааны санхүүжилт нэлээдгүй хэрэгтэй байдаг шүү. Тэгэхээр ер нь йений хашиг сүүлийн үед харах юм бол нэлээдгүй сүүлийн үед йений хашиг лам долларын эсрэг уналттай за мөн төвчлэн төгрөгийн эсрэг бол бас муу айлаа доо сурсан үлгээд байгаа. Тэгэхээр энэ нь ер нь бол хөрөнгө оруулагчдын хувьд бол ямар шийдвэрт нь хэрхэн нөлөөлж байгаа вэ? Энэ маш хэмжээний нөлөөлөл гэж бодож байна. За одоо ингээд Японы засгийн газрын 30 жилийн засгийн газрын бонд үйлс маань 3.4% хүрсэн буюу одоо сүүлийн баг 20 жилийн өндөр түвшинтэй хүрсэн байна. Инфляц маань одоо суур инфляц маань 3% хүрсэн байна. Тэгэхээр Японы Сэтгүүн банк 18-19 бол хуралдаж бодлого хөгжих бол шийдвэрийг гаргана. Ирээ бодлого өгсөх юм бол Японы маань жилд 9.5 долларын зээлийн хүүгийн зардал маш өндөр хэмжээ өгсөн. Жишээл 0.5 нэг чигээр өсөх юм бол энэ баг 45.5 доллар болох байхгүй. Тэр энэ хэмжээний бол болцоод энэ ус бол байхгүй гэж харагдаж байгаа. За харин бодлого бууруулахгүй хэмжин үлдэх юм бол одоо инфляцч байгаа нэг бол кост хардаг гэж аж ахуйн нэгжийн хөндлөл бол инфляц гэдэг ийм бол бус байдал үүсчихдээ. Тэгэхээр ингээд салаа 2 салаа зам дээр л кост бодогч байгаа боловч харж байна. Энэ мэдээж том цаашдын Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын бенчмарк код Японы засгийн газрын бондын үүжин зүрх багассан. Тэгэхээр энэ дээр бид бүгдийг цайрдаг carry credit шилдэг ийм зүйлийг буцаагаад тэр юмэрээ хөрөнгө оруулалт гэдэг. Тэгэхээр энэ ингээд хөрөнгө оруулалтын урсгал эсрэг зүг рүү буюу одоо ямар ч одоо ашиггүй болоод байгаа учраас энэ зах зээл маш том хөлгөнөд гарч ирэхтэй байл та. Тэгэхээр Японы маань цааш энэ дээр бол яг үгүй ихэх юм бол анхаарал хандуулж байна. Бид хүн сайн мэдж байгаа 2024 оны 3 сард Японы санхудаа сүүлийн 20 жилд бодлогын хүний хасах төвшнгөөс нэг төвчтэй орсон шиг. Тэрнээс ингээд нэг жилийн дараа ингээд байдлууд эсрэгээр ирж байгаа шиг байна. Тэгэхээр цаашид одоо бодлогын хөвөө ихсээс бол ер нь зөвхөн Японы гэлтгүй глобал маркет дэлхийн томоохон хөрөнгөний зах зээл томоохон хөдөлгөөн бол
гарна гэж бол харж байна. Тэгэхээр энийг маань өөрсдөө хийндээ их ажилтнууд өгдөг юм байна. Экспорт гэж аж ахуйн нэгжүүд маань энийг хийж идэг юм байна. Энэ бол инструмент масаа өссөн байдаг юм. Сайн нэг хэдүүрэн болж тооцоо байж байгаа. Өөрөөр хэлбэл Европ руу их хэмжээний экспортыг эргээд Евроо орж ирэхээр тэрийг одоо хийж бол хашигстай бас юм бол хамгаалт юм гэж бол ийм ойлголт байна. Тэгэхээр хуулийн өрөө болж байгаа яриа хэлцээрийн хүрээнд одоо Монгол улсын байгууллагуудад одоо санхүүжилт татж өгөх юм уу Япон улсын хөрөнгө оруулагчтай холбож өгөх хүрээнд одоо харилцагчтай холбооноос ямар хэмжээнд бол хамтран ажиллахаар болсон бол. Энэ цаасны ажиллагчдын холбооноос ерөнхийдөө Бээжин бус зах зээлийн ханацуулга хийлээ. Тэгээ манай Бээжин бус зах зээл 2021 оноос ихэнх яаж зүгтсэн өнөөдөр ямар төвшөнд байгаа Бээжин бус зах зээл хөрөнгө оруулалт хийвэл ямар боловс чангалт шаардлага байх ёстой. Хэрхэн үн цаасны таасны хөгжих мэт юм бол маш их ойлгомжтой тайлбар өглөө. За мөн Бээжин бус зах зээлтэй байгаа бондуудын манд хүү ямар хугацаанаас хамаарат тийм ээ. За ямар сектор салбарын одоо үн цаас гаргацсан байгаа. Ямар хэмжээнд одоо хөрөнгө оруулах боломжтой гэх мэт талаар бол ихэнхдээ мэдээлэл өглөө.